За өглөөний мэнд сайхан амарцгаа аваад бохоо. За тэгээд өчигдөр бас уржигдөр хоёр манай цуглааны маань ээлжид намрын семинар болж дагалдах талаар хамтдаа суралцсан байгаа. Ямар ч тохиолдолд бид хамтдаа байна гэдэг бол чухал. Мэдээж эзнээс бид нэр сурдаг, эзэн бидэнд заадаг. Эзэн өөрийн тэр замуудыг бидэнд харуулдаг. Хамгийн зөв, хамгийн сайн нь бол эзний зам байдаг учраас эзний дотор эзэнтэй хамт байх нь бүх зүйлээс чухал юм шүү гэдгийг та бүгдээ сануулъя хэлхийг хүсэж байна. Эвэлийн хор цуглааны 14 жилийн ой маань одоо болж байгаа. Эх 7 хоногт юм тий. Тий, эх 7 хоногт. 14 жилийн ойтой холбоотой үйл ажиллагаанууд явагдаж байгаа. Тэгээ энд юу явагдаж байгаа вэ гэхээр мэдээж сайн мэдээ тунхаглах явдал байна. Мөн түнчлэн Библи шинэ гэрээг хуулж бичцгээе гэсэн тийм аян өрнүүлж байгаа. Тэгээд зарим нэг хүмүүс маань өөрсдийн бичиж байгаа бичвэрээ ингээд Эвэлийн хор цуглааны дотоод группт ингээд оруулаад тавьсан байлээ. Их сайхан гоё үзэсгэлэнтэй харагдчихлээ. Гоё бичдэг хүмүүс байлээ. Ер нь шүү дээ. Библийг биччихлээ байл бүгдээрээ л гоё гэсэн үг. Муухай бичиг гэж байхгүй. Амен. Тийм учраас муухай сайхан гэд нэх гол чиглэлгүйгээр сайхан тэгэл бүгдээрээ бичиж. Бичээл түүнийгээ хараал, түүнээсээ ивэл ирүүл аваал ингээл ядаж ингээд бичгийн хэлбэр чинь сайжрах шүү дээ жоохон бичих тийм ээ. Бүр хадаглаад. Тэгээ сайхан бичээл явчих. Тэгээ бүгдээрээ одоо энэ 17 хоногт бичсэн хүмүүс маань ерөнхийдөө хагасаа өдөр гэхэд юунууд хураалгах хэрэгтэй. Бичвэрээ. Тэгээ бичвэрээ хураалгаад тэгээ тэр дундаас хамгийн сайн бичсэн хүмүүст нь Эвэлийн хор цуглааны зүгээс бас талархал илэрхийлж урамшуулах болно. Тэгээд мэдээж бүгдээрээ бурхнаас шагналтай. Тэр шагнал бол эцсийн өдөр эзэн бидэнд бэлдсэн тэр гайхамшигтай шагнал байгаа. Тэгэхдээ өнөөдөр бас бусдыгаа тэргүүлж, манлайлж, цагаа зориулалтаа заваа гаргаж идэвхтэй оролцсон тэр хүмүүсийг Эвэлийн хор цуглааны зүгээс бас шагнал урамшуулах болно гэж хэлхийг хүсэж байна. Тэгээ та бүхэн хүмүүс хажууд байгаа найстай хэлэхгүй. Библи бичсээр байгаарэ чимэн гэж. За бичиж байгаа хүмүүс ер нь хэр олон байна? Гараар гэрээ. За бичиж байгаа хүмүүс дээшээ эргээр 1 байна, 2 байна, 3 байна, 4 байна, 5 байна, 6 байна. За ямар ч гэсэн 6 7 хүн байх шиг байна те. Айгу юугүй тон дээр зогсчлоо шүү 6 гэд. 7 гэдэг өвчмөр ах өгөн цааш. За тэгээ нэлээд олон хүмүүс ер нь бичиж байгаа. Тэгээ түүнээс гадна бас Магдалины сайхан дууны наадам хийнэ гэж тийм. Магдалины дууны сайхан наадам хийнэ гэж. Тэгээд тэр Магдалины дууны наадам та нар өөрсдийнх нь бүх чадж байгаа зүйлээрээ л оролцож болно. Шүлэг сайхан уншиж болно. Бурхныг магтсан шүлгээ өөрийнх нь зохиосон шүлгийг шүү. Ойлгосон. За мөн дуу сайхан дуулж болно. Эсийн бүлгэрээ гэр бүлэрээ үр хүүхдтэйгээ ингээ сайхан дуулж болно. Тэгээд өөрөө зохиосон дуугаа бас сайхан дуулж болно. Тэгээд бүжиг биелгээ бас хийж болно сайхан. Юу л бол юу? Ямар ч хэлсэн чиний зүрхнээс, таны зүрхнээс бурханд хандаж гарч байгаа тэр бүхий л магтаал хүндэтгэлийг илэрхийлэх юу байна? Тэр бүгдээрээ энэ өдөр хамтдаа эзэн зориулж гаргацгаая гэж хүсэж байгаа юм. Бид нар магтахтаа, бурхныг магтахтаа нэг хинээч зовж тийм одоо яадаг юм те эргэлзээтэй сэтгэл бидэнд байх хэрэггүй. Давид хаан ч гэсэн бурхныг нэгэн цагт магтаж бүр эзний оршихуйд орж хуцаа хүртэл тайлан ингээд нүцгэлэн хүртэл магтаж ирснийг Библиэлд бичсэн байдаг. Тэгэхээр бидний магтаал бол ямар нэгэн хориг саад, айдас, хүз тийм юм байхгүйгээр эзэнт яг байгаагаараа зүрхнээс гарч байгаагаараа хүрэгдэн очих ёстой юм шүү гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тийм болохоор та бүхэн бас эсийн бүлгэрээ магтаалаа сайхан бэлтгэрээ хувь хүн өөрөө та бас эзэн магтаалыг өргөхийг хүсэж байгаа бол тэр зүйлийгээ бас бэлдээд ирэх эзний өдөр бүгдээрээ бурханд 14 жилийн ойгоо тэмдэглэнгээ сайхан магтаал хүндэтгэлийг өргөөд сайн мэдээ хүмүүстэй тараагаад ийм сайхан цагийг гаргая гэж хүсэж байна. Мөн бас бид нэр хамтдаа гар бөмбөгийн одоо тэмцээн зохиох гэж байгаа. Гар бөмбөгийн тэмцээн тийм ээ. Тэр гар бөмбөгийн тэмцээн ер нь бол тэмцэлтэн гэдэг бол христч хүмүүс хийх ёстой зүйл биш гэдгийг бол бид нэр ойлгож байгаа.
Бид нар хоорондоо нэг дээр дор ороод тэмцэлтэй байхгүй. Тэгтэл худлаа байхгүй. Тэмцэлдэг л байхгүй хүмүүс. Ял тэмцэлтэн тэр битил хэрэлтэн тэр битил барилцаж авах нь эвгүй шүү дээ. Тэгэл ярина. Тийм учраас бид нар ингээд торны хоёр тал зогсож хагаад ингээд хэрэлдсэн ч гэсэн барилцаж авахгүй холоос хэрэлдъя гэдэг ингээд гар бөмбөгийн тэмцээн зохиож байгаа шүү манайхаа. Тэгэхээр хэдүүлээ ингээд гар бөмбөгийн тэмцээндээ сайхан бэлтгэрээ. Гар бөмбөгийн сайхан тэмцээндээ сайхан бэлдээд хүн болгон багаараа ингээд сайхан бэлтэж агаад ороор эсийн бүлгэрээ бас ингээд бэлдэж бол эсийн бүлэг нь багтаа байгаа бол одоо эсийн бүлгийн хэсгүүд байгаа шүү дээ тийм ээ. Эсийн бүлгийн бүсчилсэн хэсгүүд 5 бүс байгаа тийм бастраа 5 бүс байгаа. Тэр 5 бүсээс бас ингээд нэг баг ч юм уу хоёр баг гаргаад ингээд оролцож болно. Ямар ч байсан оролцох хүмүүс өнөөдөр нэрээ өгөөд тэгээд дараагийн хагас өдөр тэрхүү эсийн бүлгийн багаараа тэмцээнд идэвхтэй оролцохыг та бүгдийг бас өсөө уриалж байна. За ингээд ямар ч байсан 14 жилийн баяр наадам маань бид бинээр эзний дотор баярлаж бид үнэхээр эзний дотор хамтдаа байж баясан цэнх зохистой тийм өдөр. Учир нь гэвэл энэ 14 жилийн туршид Бурхны бидэнд хийж гисэн тэр ивэл, ерөөл, тэр нэгүсэл, хайр, тэр агуу гайхамшигыг бид нар дурсан санаж тунхаглах гэж байгаа юм аа залуучуудаа, ах дүүсраа. 14 жил бид нар Бурхантай хамт байсан. 14 жилээс өмнө ч гэсэн бид нар Бурхантай хамт байсан. Энэ хойштоо ч гэсэн бас Бурхан бидэнтэй хамт байна. Тийм учраас бүгдээрээ Бурхан хамидгүй шүү гэдгийг бас нэг удаа дурсан санаж, Бурхан бидний дотор ажилласаар байгаа юм шүү гэдгийг бас нэг удаа дурсан санаж, тунхаглаж нэг нэгнтэйгээ хамтдаа ингэж эзний тэрхүү бидний дотор оршсон энэ гайхамшигтай баярыг тэмдэглэе гэж та бүгдээгээ уриалж байна. Тэгээ мэдээж та бүхэн бас сайн мэдээг идэвхтэй сайн тараагараа 14 жилийн ойн баяртаа хүн болгон чадвал нэг хүн дагуулж ирээрэй. Хүн болгон нэг хүн. За яа. Нэг хүн. Тийм ээ. Одоо энэ чинь нэг заа 30 40 хүн байна. За мэдхгүй 50 ч юм уу нэг хүн байна. Ямар ч байсан 14 жилийн хооронд 100 хүн байна гэсэн үг шүү дээ, тийм. Тэгээ цуглаанаа болох залуучууд нэг мөргөл, томчуудын мөргөл маань хамтдаа хийсэн дээр хамтдаа хийн. Тэгээ бүх үйл ажиллагаагаа хамтдаа явуулна. Тэгээд ямар ч байсан эзний нэрээр хамтдаа хэдвэлээ. Ирэх эзний өдрийг бас яруу сайхан Бурханд багтаалыг өргөсөн тийм өдөр болгож тэмдэглэцгээе гэж хүсэж байна. За бид нар хамтдаа Библийн ном Эхлэл номноос үзэж байгаа. Эхлэл номын хэсгээс бид нар өнөөдөр 16 дугаар бүлгээс Ишмаэл гэдэг нэг хүний талаар суралцах болно. Ишмаэл гэдэг хүний одоо төрж байгаа тийм үү? Тэр хооронд болж байгаа явдлуудыг бид нэр хамтдаа үзэх болно. Тэгэхээр Бурхан Авраамд нэг амлалтыг өгсөн байдаг. Тэр юу гэхээр чи олон хүүхэдтэй болно гэдэг амлалтыг өгсөн байна. Чиний хүүхэд бол 70 эргийн элснээс олон, Тэнгэрийн оддоос олон болох болно гэдэг амлалтыг Бурхан өгсөн байна. Гэтэл Авраам аль хэдийн 80 гарцсан, гөгшөрсөн насан дээр яваад байгаа шүү дээ одоо. Тийм ээ. Тэгээ энэ хэнийг Ишмаэлийг ингээд төрүүлэхэд чи юу вэ? Бурхан 86 настай. Авраам 86, Бурхан биш шүү. Авраам 86 настай байсан гэж бичсэн байгаа даа. Тэгэхээр магадгүй энэ үйл явцны 2 жил мэл болсон байлаа гэхээр 84-тэй байсан юм аашаа тийм энэ үед. Хүүхд чинь 1 жил 9 сар 10 сар гидсэндээ байдаг тийм үү? Тэгээд тэрнээс өмнө ингээ ярилцсан хөрөлдсөн хэр 1 жил болсон байж магадгүй. Тэгэхээр яг Авраамыг 84 настай байхад нь энэ үйл ажиллагаа болсон юм шиг байгаа юм. Ер нь. За тэгээ Бурхан Авраамд өгсөн тэр амлалт нь юу байсан бэ гэхээр хүүхэд байсан. За газар нутгаа бол амлалтсан. Авраам тэгээд тэрхүү гайхамшигтай газар нутагт ирээд суугаад, яриад, хөрөөд тэгээд байж байгаа. Харин нөгөө хүүхэд буюу Бурханы Авраамыг ерөөсөн тэр Тэнгэрийн оддоос олон болох тэр хүүхэд гэдэг амлалт биелэг байсан тэр үедээ. За тэгээд энд юу асан бэ гэхээр Сара буюу түүний эхнэр хүүхэд төрүүлээг байсан учраас тэр хагар нэртэй нэгэн зарц бүсгүй Египт зарц бүсгүйгээ Авраамд авчирч өгсөн. Тэгээд тухайн үеийн нөхцөл байдал, түүхэн нөхцөл байдлыг харах юм бол ер нь зарц бүсгүй буюу өөрсдийнхөө одоо татвар эмэгтэйчүүдтэй унтаад тэрийгээ тэгээд өөрийн хүүхдээ гэж ойлгож хүлээн авдаг тийм соёл бас тухайн үед байсан гэж тайлбар толиуд дээр бичээстэй байгаа юм л да. Тэгэхээр яг энэ соёлын дагуу Сара маань Авраамд өөрийнхөө зарц бүсгүйг татвар юм болгож авчирч өгсөн. Тэгээд Авраам
тэрхүү Сарагийн татвар эмтэй хамтдаа нэг оронд орсон. Тэгээд хагар жирэмсэлсэн байгаад. Хагар жирэмсэлсэн байгаад. Тэгээ энэчнээс харах юм бол нэгдүгээр ишлээс харах юм бол Сара Авраамд эзэн намайг төрхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас та миний зарц бүсгүй дээр орно уу? Би түүгээр дамжуулан хүүхэдтэй болж магад гэж гуйсанд Авраам Сараг сонсон дагжээ. Ийхүү Авраам Канаанд 10 жил суусны дараа Авраамын эхнэр Сара Египет зарц хагараа авчирч нөхөр Авраамдаа татварын болгон өгчээ. Тэгээд Авраам хагар дээр орсон тэр жирэмслэв. Хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болсон гэж. За энэ тэгэхээр нэг ер нь яг нэг Библиэлд бичигдснээр бол цөөхөн хоног хугацаа болж байгаа юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ бол Бурхан амласан тэр Канаан нутагт Авраам ирээд 10 гаруй жил тэнд амьдраад Бурханы амлалтыг магадгүй хүлээж ирсэн байх л та. Хүүхд өгнө гэсэн амлалтын тийм ээ. Тэгээ 10 жил болцсон, нас нь 80 гарцсан ализийнэ. Тэгсэн чинь түүний эхнэр Сара шаналаад зовоод Авраамд хэлсэн. Ерөөсөө надад Бурхан хүүхд өгч төрхийг зөвшөөрсөнгүй. Тийм учраас хоёулаа нэг юм хийе. Ингээд байгаад иж болохгүй. Одоо бидний түүх соёлын уламжлалын дагуу бол татвар юм би өөрийнхөө зарц эмэгтэйг танд өгөөд тэгээ та хүнд энээс дамжиж гарч байгаа хүүхдийг хоёулаа өөрсдийнхөө хүүхд болгож ингэж хүлээж авъя гэдэг зүйлийг ярьсан байгаа. Тэгээ бид нэр Эхлэл номны бүр Эхлэл рүү очие. Эхлэл номны 2 3 дугаар бүлгэл рүү очие бүгдээрээ. Эхлэл номын 2 3 дугаар бүлгээр хүмүүсийн уналт, хүмүүсийн гим нүглийн одоо үйл явц тэнцээ болдог. Энэ үед ямар үйл явц болсон бэ? Бүгдээр эргэн санах юм бол энэ чи Авраам Сара хоёрын үйл явц гарч байгаа юм тийм үү? Тэгвэл Эхлэл номын 2 3 дугаар бүлгээр хин хоёр ярилцаад юу хийдэг вүлээ? Адам, Ева хоёр ярилцдаг тийм ээ. Адам, Ева хоёр ярилцаад тэнцээ бас хин нэг гайтай хөтөө юм ярьсан билээ. Адам Ева хоёрын хин нэг хэлж ярьсан юм. Ева нэг 9 шидийн сони юм яриад гоё байна, сайхан байна, энэ жимсийг идэ гэд тэ. Тэгээд яг одоо энэ дээр гарч байгаа зүйл юу давтагдчих байгаа байхгүй. Тэгээд Авраам давчираад өгсөн. Биш хинт Адам давчираад өгсөн. Адам тэгэнгүүт нөгөөдхийн сайхан тамшаалаад идсэн тий. Тэгээ яасан бэ гэхээр тэр хоёр хамтдаа гимтэн болчих шээ. Бурхны юм. Түгээр дамжихгүй тэр гим нүгэл өнөөдөр өдрөх хүртэл бидэнд одоо уламжлагдаж амжиж гимтэн гимээхин хараал бидэнд ирсэн. Тэгвэл энэ бүлэг дээр ч гэсэн яг энэ явдал давтагдж байгаа юм. Бурхан Авраам хэлсэн. Чамайг би хүүхэдтэй болгоно. Авраам асуусан шүү дээ тийм үү. Тэгвэл одоо надад энэ хүүхэдтэй болох боломж байхгүй. Манай гэрт байгаа энэ зарц симбэлээ Элизар ч илүү. Тэр нөхөр л тийм Элизар тий. Миний өврөдмийг залгамжлах юм болох юм а гэсэн. Бурхан өмнөх бүлэг дээр нь хэлсэн шүү дээ. Энэ 15-ын 3 дээр Авраам цааш нь та надад өрөөдөм заяагаагүй харагтун гэртмэн өссөн хүү миний өв залгамжлагч болно гэж хэлжээ. Тэгтэл 15-ын 4 дээр харагтун эзний үг тэмдэрч тэр хүн чиний өв залгамжлагч болохгүй. Харин өөрийн чинь биеэс төрөх хүн л залгамжлагч болно гэж ирсэн. Уг нь ийм тодорхой амлалтыг өгсөн байхгүй. Ийм тодорхой амлалтыг хүүхэд болно гэдэг. Тэгсэн чинь Сара Авраам хоёрын дундаас хүүхэд гарахгүй байсан чинь Сара нэгэн мэргэн боёо гайтай санаа олж сэцсэн. Тэр юу гэсэн бэ гэхээр Сара өөртөө байгаа Египет хариуцсан тэр залуу бүсгүй өгөөд тэр нөхөр нь түүнтэй нэг оронд ороод тэр хоёр хүүхэдтэй болоод тэгээ тэрний хүүхдийг өөрсдийн хүүхэд болгож хүлээн авах ийм ажлыг тэр хоёр сэцсэн. Тэр хоёрын сэцсэн энэ ажил амжилттай болсон. Тэгээ хагар жирэмсэн болсон. Яг энэ явдлаас энэ нөхцлөөс харах юм бол Авраамын хувьд тэнцээ Сарагийн эсрэг ямар ч үг хэлээгүй. Яг Адам шиг. Адам Евагийн эсрэг нэг ч үг хэлэхгүй байсаар байгаад сүүлдээ бүгдээрээ гимтэн гэж соллогдож, гимтэн гэдэг энэ одоо гим гэдэг энэ үйл явцаас олж хүн төрөлтөн бүгдээрээ мөнхийн үхэл гэдэг аимшигтай зүйлийг авах ял шийтгэлтэй болсон. Тэгвэл яг энэ явцад ч гэсэн Авраам Сарад ямар ч зүйлийг
хэлээгүй. Зүгээр л Сарагийн хэлснээр тэнд байсан. Нөгөө нэг би энэ сургаалыг бэлдэж байхдаа нөгөө нэг онёгоо санаанд орж илээ л да. Нэг хэсэг нөгөө нэг монголчууд хоёр их нэртэй болох талаар нэг ярьсан шүү дээ, тий. Энэ тэнд тэгсэн чинь нэг хүн ингээл зурагтаар хоёр их нэртэй болох хуулийн төсөл хэлэлцэж байна гэсэн авгаа нөхөр рүү гараад. Ой. Цаан чи хоёр их нэртэй болох хуулийн төсөл хэлэлцэж байна гэж чинь чи ер нь энэ хууль батлагдчихвал яах юм гэсэн чинь. Гэхдээ энэ чи хуулиар дагна шүү дээ гэлтгсэн гэж. Тэр шиг энэ Авраам нэг хуулиар дагна шүү дээ гэдэг шиг юм болцсон юм шиг байна, тий. Тэгээ нэг Сара ингээд хэлж яхад нь ямар ч тайлбар, яриа, хөөрөө янз янз юм байхгүй. Зүгээр л тэр нөхөр хагар дээр яваад очсон. Тэгээ хагартай хамт байсан. Тэгэхээр хүмүүс бидний хувьд анхаарах ёстой зүйл байдаг. Тэр юу вэ гэвэл хиний зөвлөгөөг сонсох вэ гэдгийг бид нэр хиний ямар зөвлөгөөг сонсох вэ гэдгийг бид нар анхаарах ёстой. Энэ хоёр би эхлэл өмнө гарч байгаа энэ хоёр түүхүүд нэлээд ижил төстэй түүх. Нэг нь Адам Ева хоёр, нэг нь Авраам Сара хоёрын дунд хийсэн. Нэг нь Бурхны битий идэгсэн жимсийг аваад идээд нөхөртөө идүүлсэн. Нөгөөх нь Бурхны амлалтыг хүлээлгүйгээр, тисэлгүйгээр татвар юмээ нөхөрт зарцсан юмээ нөхөртөө өгөөд тэгээд нөхөр нь түнтэй унтаад жирэмсэлсэн. Энэ хоёр хоёулаа Бурхны амлалтыг зөрчсөн, хүлээж чадаагүйгаас болж үүссэн явдал байсан. Хамгийн дотны хайртай хоёр хүн нь хамгийн дотны хайртай хүмүүстэй зөвлөсөн зөвлөгөө. Тийм биз? Адам Ева хоёр. За магадгүй тухайн үед өөр хүмүүс байсан юм уу, байгаагүй юм уу? Мэдхгүй. Ер нь яг зүгээр зарим хүмүүс бол тэгэл Адам Ева хоёрыг л голчилсан болохоос зөндөө олон хүмүүс нь гадуур нь байж ирсэн гэдээ ярьж байгаа юм л та. Зарим теологч тэгж ярьдаг юм билээ. А би бол зүгээр Библиэлд гарсан л итгэдэг. Тухайн үед Адам Ева хоёр байсан. Тэр хоёроос хин хиндээ хамгийн эрхэм дотн тийм хүмүүс байсан. Тэгсэн хэрнээ аюултай зөвлөгөөг нэг нь өгсөн, нөгөөх нь дагсан. За тэгвэл нь Авраам Сара хоёр ч гэсэн зовлон жаргалаа хуваалцаад маш олон хүнд хэцүү зүйлийг туулаад хамгийн эрхэм дотны хоёр хүн нэг нэгэндээ заасан, зөвлөгөө, дагсан, тэгээд үүссэн нөхцөл байдал гэвэл асуудалтай. Тэгэхээр бидний хувьд өнөөдөр өөрсдийн амьдралд гаргаж байгаа шийдвэрээ хэнийг дагаж, хэнд итгэж, юуны төлөө вэ гэдгээ маш сайн тунгааж, бодож, залбирч ээж гаргах ёстой. Тухайн үед ийм уламжлал байсан байгаад байгаа юм. Яг харахгүй тайлбар төлөөс үзэх юм бол Месопотам гэж нутгийн хүмүүс маань өөрсдийнхөө зарц эмэгтэйчүүдээ нөхөртөө өгөөд тэгээд түүнээс гарч байгаа хүүхдүүдийг нь өөрийн болгож авдаг тийм уламжлал байсан байгаад байгаа юм л да. Тэгэхээр энэ хоёр нөхөр бол энэ уламжлалын дагуу явсан байгаад байгаа юм. Энэ уламжлалын дагуу явсан байгаад. Гэтэл үнэндээ уламжлал чухал уу? Бурхны амлалт, Бурхны зам чухал уу гэдгийг бид нэр ойлгох ёстой. Заримдаа Христ итгэгч хүмүүсийн хувьд уламжлалыг давсан шийдвэр гаргах шаардлагатай болдог. Уламжлалыг давсан шийдвэр гаргах хэрэгтэй болдог. Ялангуяа оршуулгын ёс заншил, хормын ёс заншил гэл олон юм дээр. Бид нар уламжлал гэж ойлгож тэр уламжлалтаа баригдаж заримдаа Христийн бидэнд амлаж байгаа тэр амлалтыг Христийн тэр бидэнд өгсөн ерөөл нэгүслийг уландаа гიშгдэг. Нөхцөл байдлаас бас бид нэр үл хамаарах ёстой. Тухайн үед мэдээж өөрхий Авраамыг харах юм бол 10 жил Бурхныг хардсан, хүлээдсэн. Үр хүүхдээ хүлээдсэн тийм үү? Бурхны амлалтыг 10 жил хүлээдсэн. Канаан нутагт ирээд тэгээд нас нь аль хэзээ 80 гарцсан. Дээр үе хүмүүс мундаг байсан байгаа шүү дээ. 80 гарцсан ирнэл хүүхдийгээ л өвчсөн ч нэ. Тийм настай байсан. Тэгээд нөхцөл байдал бол үнэндээ буруугаар хэрэгцсэн байсан. Яг Авраамын энэхүү нөхцөл байдлыг харах юм бол. Тийм учраас тэр хоёр магадгүй хоорондоо яриад
Өө одоо нэгэнтээ өнгөрсөн. Ийм арга зам хайж олё гэд тийм арга замаар хөхт болсон баг. Тэгвэл энэ дээр гарч байгаа нэгдүгээрт уламжлал, хоёрдугаарт нөхцөл байдал байгаа юм тийм үү? Энэ хоёр нь Бурхны амлалтаас илүү тэр Авраам, Сара хоёрт санагдсан. Тийм учраас тэр хоёр Бурхны амлалтыг хойшин тавиад нөхцөл байдал буюу уламжлаа дагаад энэ явдлыг бий болгосон байгаа. Тэгэхээр өнөөдөр биднийсийн хувьд юу чухал вэ? Юу хэрэгтэй вэ? Юу зөв, юу үнэн бэ гэдгээ маш сайн хайж, бодож, тунгааж, бясалгаж, эрэлхийлж амьдрах хэрэгтэй ах туснараа. Биднийсийн нөхцөл байдлыг өнөөдөр харах юм бол тэр нөхцөл байдал сайн биш байж болно. Сайхан биш байж болно. Гэхдээ Бурхан бидэнд амласан бол тэр амлалт ямар ч нөхцөл байдалд байсан үнцэнтэй юм шүү гэдгийг та нар бити мартаарай гэж би та бүхэнд уриалж байна. Өнөөдөр Монголд маш олон уламжлал байгаа. Уламжлалч гэжтэй яг үнэндээ бол шашинтайгаа холилдоод синкретизм болцсон. Холион мандан болцсон. Тим явдлууд бол маш олон байна Монголд. Цагаан сараар мөр гаргах явдал байна. Энэ бол Монгол хүмүүсийн уламжлал болцсон. Тийм ээ? Яс юм дээр эн чинь шашны л үйл явдал шүү дээ. Шашны л үйлчлэг. За цагаан сар гэж хийж. Цагаан сар гэж хийж. Гэтэл энэ бол бас л ярих юм бол асуудалтай. За бид нар хадаг барайл зологдог. Тийм ээ? Хадаг барайл зологдог. Энэ бас л асуудалтай. Хадагны түүх мөхийг ярих юм бол бүр ёстой домгийн юм болно хүмүүсээ. Ямар байдаг гэж бодож байна. Хадагны түүхийг мэдхүү. Нэг ийм биний сонссноор нэг хоёр ламч илүү хоёр юу ч бадарчин ч юу ч юм дээ. За мэдэхгүй нэг хоёр нөхөр л ямар ч байсан. Явж байгаа тэр буддагийн юм очисон юм билээ. Тэгээ тэр буддад ингээд юм өгсөн чинь өгөх юм юу ч байхгүй. Тэгсэн чинь нөгөө хоёр чинь ингээд орхимжоо тайлаад ингээд барайд өргөл барьц болгосон гэлөө орхимч гэлөө юу вэ нэг юм тайлаа өргөл барьц болгосон гэсэн. Тэгээд тэрийг ингээд өөлөж аваад яг тэгээд түүнээс хойш тэр одоо тим уламжлал түүхээр тэр хадаг гэдэг зүйлийг барьж ингэж явдаг болсон юм байл л дээ. Тэгэхээр иймэрхүү уламжлалууд бол Монголд маш их байна. Маш их байна. Тэгэхээр бид нар бас тодорхой хэмжээнд энэхүү уламжлалыг даахын зөв бус уу биш үү гэдгээ бодож ойлгож бид нар амьдрах хэрэгтэй. Зүгээр л одоо та нар боддоо. Ингээ хар мөр урдуурчин гарцгаж явах эвгүй байдгүй. Эвгүй байдаг л үстэй. Хар багасаа л бид нар муур ингээл үрлүү гарлаа ч гэх шиг ингээл юм яриа л та урдуур орчлоо хойгуур гарлаа гэл нөлмөж юмл бөө юм болтгол байсан. Одоо ч гэсэн надад ингээд хаяа ингээд тэгж харахаар эвгүй санагддаг юм. Зүгээр санагддаг. Нэг багаас бодоод ирсэн, сураад ирсэн юм уламжлал учраас тий. Тэгж бодогддог байхгүй. Тэгэхээр биднээс хувьд энэхүү уламжлалыг үнэхээр бидний эзэн Есүс Христийн тэр ивэл нэгүсэл ёроолыг давсан, тэрнтэй зөрчилдөж холилдсон, эсэргэлцсэн тийм зүйл байна уу? Аль эсвэл үгүй юу гэдгийг бид нар маш сайн ойлгох ёстой. Маш сайн ойлгож түүнд хандах ёстой юм шүү гэдгийг би бас хэлхийг хүсэж байна. Мөн түүнчлэн бидэнд хэн нэгний маань зөвлөсөн зөвлөгөө, хэн нэгний маань бидэнд ярьж байгаа тэр яриа өөрөө энэ бүх зүйл Бурхны бидэнд заасан, Бурхны бидэнд ёроол болгож өгсөн тэрхүү ивэл ёроолоос андуу эндүү зүйл байна уу? Үгүй юу гэдгийг бид нар сайн ойлгож, сайн бодож, тунгааж, залбирч тэрхүү зүйлсүүдийг дахахгүйгаа шийдэх ёстой. Дахахгүйгаа шийдэх ёстой. Эхлэл номын эхний хэсэгт буюу 16 дугаар бүлэг дээр гарч байгаа энэ дөрвөн хүний хийсэн үйл явдал бол дөрвөлээ хамгийн эрхэм дотн хүмүүсийн хоорондоо нэг нэгэндээ ярьж хэлж зөвлөж байгаа зөвлөгөө. Нөгөөх нь дагж байгаа. Тийм учраас бид нар Бурхны зөвлөгөөг дагаж, Бурхныг сонсохыг нэн тэргүүнд тавьж, аливаа нэг шийдвэр гаргахдаа та бүхэн залбиралтайгаар Бурхантай хамтдаа
шийдвэр гаргаж байгаарэ гэж эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. За ингээд цаашилсан чи юу болсон бэ? Хагар маань жирэмсэн болсон. Хагар Египт эмэгтэй байсан. Тэгээд Авраамын эхнэр Сарагийн зарц байсан. Тэгээд залуу эмэгтэй хагар жирэмсэн болсон. За ингээд жирэмсэн болсон чи яатсан бэ гэсэн нөгөөх чинь буруу ханд авчирсан. Буруу ханд аваад нөгөө өөрийн эзэгтэйг дарамтлсан, доромжилсан. Ер нь Библиэрээс үзэх юм бол хүүхд тэ болохгүй тэ энэ дээрс айгүй их тийм өрсөлдөө гарч ирсэн байдаг л да. Хойшлуулаад үзэх юм бол бас хаана гэл гардаг тэ. Түүний түүхэн дээр шигсэн байгаа. Маш олон зүйлсүүд нь Библийн хэсгээрээс иймэрхүү зүйлүүд гардаг. Яг тэр давтагдсан. Ер нь энэ зөвхөн хүүхдтэй болох хүүхдгүй болох дээр биш. Хүмүүсийн өөрсдийнх нь зан характер, хүмүүсийн тэр бузар гимтэй өөдгүү зан характерыг энэ дэр Библийн хэсгээр маш тодорхой харуулсан байна. Хүмүүс бид нар ингээд одоо яг Библийн хэсгийг харах юм бол хагар Авраамтай унтаж жирэмсэн болохоос өмнө хэн байсан бэ? Зарц байсан. Сарагийн зарц байсан. Сарагийн боол байсан. Тийм үү? Тэгвэл тухайн үед энэ Сара магадгүй тэр эхнийг хагарыг алыг бол алдаг, хятадыг бол хятдаг, үгүй бол үгүй чинь. Маш амархан түүний амь Сарагийн моторт байсан. Тэгсэн чинь ясман дээр бол Сара хагарт бол айгүй том бас тухайн үеийн нөхцөл байдлыг харах юм бол айгүй том тийм одоо юу гэх вэ? Боломж нэгүсэл үзүүлж байгаа байхгүй. Түүний эзэн те өөрийнхөө нөхөртэй ингээд нэг гэрт орж, нэг оронд орж, үр хүүхдтэй болж ингээд тийм их дарахтай болох тэр боломжийг олгож өгч байгаа юм. Сара тэр хагарт. Тэгээ эргээ харсан чи яасан бэ гэхээр нөгөө нөхөр чинь хүүхдтэй болчингуудаа буруу ханд авсан. Буруу ханд аваад өөрийн эзэгтэйгээ доромжилж өөрийн эзэгтэйтэйгээ арсалдаж эхэлсэн байна. За ингээд хагар жирэмсэн болсноо мэдээд эзэгтэйгээ дорд үзэх болов. Сара Авраамд миний хийсэн алдаа тан дээр буух болтугай. Би зарц бүсгүйгээ таны үрд хийсэн. Одоо тэрээр жирэмсэн болсноо мэдээд намайг дорд үзэж байна гэсэн. Бас л яг Эхлэл номын нөгөө хоёрын Адам Ева хоёрын хийсэн ажлын чи бас яриг давтагдж байгаа. Адам Ева хоёр яалаа нөгөө Еван жимс аваад Адамд өгсөн. Адам идсэн. Бурхан чи яагаад гим хийсэн бэ гэсэн. Таны надад авчирч өгсөн эмэгтэй энэ жимсийг аваад надад өгсөн. Тэгээ би идээд ингээ хандтаж байгаа юу болчлоо. Гим нүгэл болчлоо гэсэн. Тэгсэн чи яг энэ хэсгээс харсан чинь Сара Авраамд хэлсэн. Би зарц бүсгүйгээ таны өрд өгсөө. Тэгээ зарц бүсгүй маань жирэмсэн болсон. Тэгээ жирэмсэн болчоод одоо намайг дарамтлаад байна гэж хэлж байгаа юм л да. Ер нь л их шок зүйлийг энэ Сара Авраамтай ярьж байгаа юм. Их шок зүйлийг. Хагарч гэсэн их шок зүйлийг хийсэн. Сара ч гэсэн их шок зүйлийг хийсэн. Тэгсэн Авраам бүр шогтож байгаа юм. Авраам яасан бэ гэсэн чи хагаар тэгээд цааш Сара тэгээд хэлж та бид тэрэ хоорондохыг эзэн шүү гэсэн. Авраам Сараад харагтун зарц бүсгүй чинь чиний л гартын дураараа л бол. Үнэндээ новширж байгаа байхгүй тий. Тин чинь нэг хариуцлага, аливаа нэг юмны үнцэн шодрогоос гэж байна уу? Ямар шодрогоос гоо тий. Бүгд хариуцлагаас цухтааж байгаа. Бүгд балиартж байгаа. Бүгд энэ нэг лугаж хэд завартаад гим нүгэл асуудал үүсэнгүүт бүгд өөрсдийн хар амиа хоохолж байгаа явдал энэ гарч байна. Уг нь бол би ингэж бодохдоо ингэж бодож байгаа юм л да. Хагар ингэж Саратай сайхан эвтэй найртай болоод өөстө баярлаа. Эзэгтэй минь та одоо ингэж би жирэмсэн болчлоо. Одоо хөөхт гарангууд ингэж та хэдүүлээ сайхан өсгөөд ингэж сайхан амьдрнаа ч юм уу те. Ингэ ярих хэрэгтэй. Тэгсэн чинь тэгээгүй. За нөгөө талаар Сара хагар түүнийг эсэргүүцээд ирэнгүүт Сарагийн хувьд бас бодож болно шүү дээ. За одоо энэ хүүхд гарангууд энэ хүүхдийн бие авах юм чи. За яах вэ хөрхи жирэмсний үеийн стресс.
Ингэсгээд өнгөрөөч гэдэг юм уу те. Ингээ бодож болно шүү дээ. Тэгтэл тэгээгүй. Навшраад нөгөөгч очоо Авраам гэлээ бөө юм болсон. Тэгсэн хамгийн өөдгөө нь Авраам хоёр зодтол би хараад иж гэсэн. Тэр өсөрж очоод тэр хагар магар дээр очиж унтаж мунтаад хүүхд мөхтэй болгоод тий. Тэгээ балиартчаа сүлд нь бүр балиартаад байгаа байхгүй. Зарц усгүй чиний л гартаа дураараа болоо гэсэн. Хамгийн хогийн зан гаргаж байгаа. Хүн хийсэн зүйлдээ хариуцлагатай байх хэрэгтэй. Хийсэндээ ч хариуцлагатай байх хэрэгтэй ер нь. Хийсэн буюу хэлсэн бүх зүйлдээ бид нэр хариуцлагатай байх хэрэгтэй. Бид нар өнөөдөр хариуцлагаас мултарж байгаа юм шиг санагдчихэж болно. Гэхдээ гмийн үр дагавар, гим нүглийн үр жимсийг бид нэр амсах болно. Өөрийн шидсэн чулуу өөрийн толгой дээр л ундаг юм шүү. Хүмүүсээ бурхан биднүүсийг дээшээ чулуу шидчихлээ гэд уучлж болно. Чи яагаад чулуу шидэж байгаа юм уу мангар вэ гэж заяа. Тэр чулуу таны толгой дээр л гим нүгэл бүгд үр дагавартай байдаг. Гим нүглийн үр жимс гэж байдаг. Бурхан биднийг гим хийсийн төлөө шийтгэх тэр мөнхийн шийтгэлээс аварсан. Есүс Христийн нэгүслээс болж. Гэхдээ өнөөдөр та буруу шийдвэр гаргаж буруу зүйл хийж байгаа бол түүнийхээ үр дагавар, үр жимсийг амсах бол. Авраам Сара хоёрын ярьсан яриа эхнээсээ л буруу байсан. Тэр хоёр бурхны амлалтанд итгэж найдах ёстой байтал өөрснөө тэднээс арга зам сэдэж бурхны өмнөөр орж тэднэр хор найруулж өөрсөндөө хорыг бий болгосон. Бид нар ингээд харахад хөөрхийн амтнд ая гарцсан өвгийн эмгэн хоёр тэр хоёр ч одоо ингээд бушуухан шиг нэг хүүхэдтэй болохыг бодхоос яахав дээ гэж бодож болох юм. Тэгээ бурхны одоо хэлсэн энэ төрсөн чиний удмаас л гарна гэсэн юм чи одоо ингээд Авраам хагартаа унтаад Авраамын л өрөөд юм чи яах вэ тий тэгж бодож болно л. Гэтэл бурхан ийм зүйлийг хүсээг. Яг Авраамын аваал эхнэр Авраам тэр хоёрын албан ёсны үр хүүхдийг тэдний гэр бүлд өгнөө гэж амласан тэр амлалтыг бурхан тэдний гэр бүлд өгсөн байсан. Тэгтэл тэр хоёр өөрсөндөө таалагдах тааламжтай тэр арга замыг сэдэж түүнийг биелүүлсэн. Тэгэхээр ах トゥ усын минь бид нар өнөөдөр өмнө хэсэгтэр хэлсэнчлэн аливаа нэг шийдвэр гаргахдаа аливаа нэг ёс заншил нөхцөл байдал гэх мэт зүйлийг маш зүйтэй харж тогтоож бизнес залбирч байж бид нар шийдвэр гаргах хэрэгтэй. Бид бурхны өмнө аливаа нэг буруу зүйл хийх юм бол бурхан уучлан. Энэ зүйлийг хийсний төлөө буруу зүйлийг хийсний төлөө бурхан ирээд биднийг гисгэхгүй. Ойлгож байна уу? Гэхдээ бидний хийсэн тэр буруу зүйл одоо буддын хэллэгт л үлийн үр гэж яриад байгаа шүү дээ. Тэр буруу зүйл маань өөрөө үр дагавартай. Үр жимстэй. Адам Ева хоёр анх гим хийсэн тийм үү? Тэгээ Есүс энэ дэлхий дээр ирээд тэр гим нүглийг өөр дээрээ үрээд аврагдах боломжтой болсон бид нар. Амен. Уг нь бол ингээд аль хэзээ тэр авралын процесс ингээд явагдаад дууссан байхгүй. Дууссан. Аль хэзээ бид нар аврагдсан. Гэхдээ аврагдах арай болоогүй гэдэг нэг тийм хэллэг өгдөг шүү. Аль хэзээ буюу арай болоогүй гэж. Өөрөөр хэлэх юм бол бидний авралын процесс бол аль хэзээ хүчинтэй болсон. Есүс Христийн үхлээр дамжуулаад бид нар аврагдах боломжтой болсон. Гэхдээ аврагдах цаг хугацаа нь арай болоогүй байгаа юм л та. Арай болоогүй. Гэтэл үнэндээ тэр Адам Ева хоёрын хийсэн гим нүглийн үр дагавар өнөөдөр ч гэсэн энэ дэлхийн ертөнцийн байж л. Итгэлгүйгээр бид нар аврагдах боломжгүй. Тийм биз? Итгэлгүйгээр Есүст итгэлгүйгээр бид нар аврагдах боломжгүй. Хэрвээ Есүст итгэж итгэхгүй бол бид нар там дунна. Тэгтэл Есүс Христ энэ дэлхийд ирээд авралын ажлаа загалмай дээр хийчихэд байгаа. Тэр авралын ажлыг бид нар хүлээж авч чадахгүй бол там дунна. Гэтэл энэ Адам
хоёрын тэр хийсэн үр дагавар, гмийн үр дагавар өнөөдөр хүртэл дэлхийн ертөнцийн ингээд амьд хүчтэй байгаад байгаа байхгүй юу? Хүмүүс бид нар өнөөдөр Есүс Христэд итгэдэг бол бүгдээрээ аврагдах боломжтой. Гэтэл сатан муу ерийн сүнс бидний Христэс холдуулахын тулд, Христэд итгүүлэхгүй байхын тулд энэ дэлхий дээр өнөөдөр ажилласаар байгаад байгаа. Ажилласаар байгаад байгаа. Энэ юуны үр дагавар? Гимнүглийн үр дагавар. Гимнүглийн үр дагавар. Авраам Сара хоёрын хийсэн тэрхүү буруу шийдвэр эцэстээ явсаар хагаад тэдний гэр бүл дотор аюултай том хагарал авчирч байгаа. Хэн хинбэ гэдгийг таниулж өгч байгаа. Бид өнөөдөр хэлсэн үг, хийсэн ажилдаа хариуцлагатай байх ёстой. Амен. Бурхан бидэнд амласан амлалтандаа хариуцлагатай байгаа. Тэр биднийг авран, өрөөн, хайрлан, ивэн гэсэн түүнд итгэсэн хүн болгон аврагдах боломжтой хിവэрэ байгаа. Аврагдана бид нар. Амен. Тэгвэл бид ч гэсэн өнөөдөр Бурханд эзэн минь би танд итгэж байна. Би танд итгээд өнөөдөр энэ зүйлийг хиймээр байна. Ингэмээр байна, тэгмээр байна гэд амласан бол амлалтандаа бид нар итгэмжтэй байх ёстой. Шудраг тууштай байх ёстой гэдгийг би таавд хэлхийг хүсэж байна. За ингээд хүмүүсийн энэ гурван хүн гуруулал сонин зан гаргаж байгаа юм. Гуруулаа сонин зан гаргаж. За нэг нь жирэмсэн болчингуудаа эзэгтэйгээ дээрлэгсэн. Тэгсэн эзэгтэй нь өөрөө тийм ажлыг санаачлангуудаа нөхөртөө ирээд би ингээд нэг эмэгтэй авчирсан. Тэгээ та тэр эмэгтэй дээр орсон одоо жирэмсэн болсон. Тэгээд энэ жирэмсэн болсон эмэгтэй чи одоо намайг дантлаад байна ядаргаатай юм бэ гэсэн. Тэгсэн чинь нөхөр нь нөгөө эхнэр нь тэр эмэгтэйг авчирч өгөхөд юу ч хэлээгүй эн чинь буруу штэ болохгүй штэ хоёулаа бурхны амлалтыг хүлээх ёстой штэ бурхны амласан амлалт бидэнд байгаа штэ гэж хэлэх байдлаа юу ч хэлээгүй. Бөө юм болж болчингуудаа та хоёр өөрснөө л мэд надад хамаагүй гэсэн. Тэгээд юу болсон бэ? Тинчээ эвдрэлцэн хагарал болсон. Тэгээ Сара хагартай ширүүн харьцсан. Мэдээч шүү дээ. Манайс хэлсэн бол яах вэ? Аас бодоолгож яах вэ? Юм яасан хайр даадгүй мó? Антин бэ? Ханаас ирээд хот манай хатан дараа тань манай гэ. Өөр юу вэ? Монгол ардын бүх зүрцсэн үгийг олоод авч гэж байгаа бах тийм. Хөрхий хагарыг. Тэгээ ширүүн харьцсан. Ширүү харьцаад хагар зүхтаасан Сарагаас. Магадгүй Сара түүнийг алгах хэрэгтүүнд байсан баг л та. Тэгээд хагар тийм учраас тэрнээс зүхтаасан баг. Тэгээд зүхтаага явж идэл хагар дээр эзний тэнгэрэлж ирсэн байгаа даа. Эзний тэнгэрэлж ирээд түүнтэй ярилцсан. За тэгээд юу болсон бэ гэхээр чи хайчих нь вэ? Ижлээ ингэнд явж гин тэгж явж гин тэр хоёр хооронд тэгээд ярэ хөрөө болсон. Тэгээд юу болсон бэ гэхээр эзний тэнгэрэлж ямар ч хэлсэн хагарт хэлсэн чи буцаад очоо. Сара дээр очиод үйлчил. Саратайгаа хамтдаа амьдр. Ямар ч хэлсэн би шинэ өрөөдмийг олон болгож тоолж баршгүй болгоно гэж хэлсэн байна. Тэгээ яг энэ хэсгтээс харах юм бол хагар бол зовцсон амтын явж байгаа шүү дээ. Тийм ээ? Хөөгдсөн. Тэгээд гизэгтэйдээ тэрсэлсэн. Тэгэнгүүтээ тэр гимнүглийнхэн үр дагаврыг бас амсаа явж байгаа байхгүй юу? Уг нь л тэр эзэгтэйтэйгээ Саратайгаа сайхан харьцаа явж байсан бол ахтай тухтай байх боломж байсан л баг л та. Гэтэл тэрээр буруу ханд аваад томроод тэгсэн нөгөө Сара чи хандыг хагдараад тэгэнгүүт гэрээсээ зүхтагаад тэгээ нөгөө гимнүглийнхээ үр дагаврыг амсаад ингээд зовцсон явж байгаа шүү дээ. Тэгээ бурхны тэнгэрлэгчтэй харилцсан. Тэгээ тэр үед бурхны тэнгэрлэгч түүнд хэлсэн. Буцаад очоо гэж тийм ээ. Тэгээ бид энэ хэсгээс харах юм бол бурхан хүмүүсийн зовлон зүдгүүрийг хуваалцдаг гэдгийг бид сайн мэднэ. Харж чадчих. Ямар ч гимнүгэлтэй хүн байлаа гэсэн бурхны өмнө аврагдах боломжтой. Амен. Бид нэр Голготын толгод дээр 3 хүн хамтдаа совдлогдсныг сайн мэднэ. Тийм үү? Нэг нь Есүс, хоёр талд нь дээрэмчин буюу хулгайч алуурчд байсан. Тэгээд нэг нь тэр үед Есүсийг доромжилдог, нэг нь болохоор Есүс итгэдэг. Үхлийн өмнөх тэрхүү хоромд Есүст итгэсэн тэр нэгнийг Есүс
бүх нүглүүд чинь уучлагдаж аврагдлаа гэж хэлсэн. Амен. Тэгээд тэрээр аврагдсан. Энэ дэлхийн ертөнцийн аврагдах боломжгүй хүн байхгүй. Байхгүй. Энэ дэлхийн ертөнцийн залбирлын сонсдгүй хүн, Бурхан залбирлын сонсдгүй хүн гэж байхгүй. Хатусраа. Энэ дэлхийн ертөнцийн Бурханы хүслээс гадуурх биш л бол бүх залбирлыг Бурхан сонсдог юм аа. Амен. Ойлгож байна уу? Бурханы хүсэл дотор, энэ Бурханы хүсэл дотор бидний залбирал цензуурлагдах ёстой. Энэ дотор бидний залбирал Бурханд хандж байгаа хандлага багтах ёстой. Өөрөөр хэлэх юм бол энэ ариун Библи буюу Бурханы хүслийг бидэнд илэрхийлэн харуулж байгаа Бурханы амьд үг дотор бидний залбирал, бидний хүсэл бодол, бидний тэмүүлэл хязгаарлагдах ёстой. Иннээс даваа явчихараа гим нүглийн шинж чанартай зүйл болчиход байгаа юм л та. 90-гүй үеийн 138 гэж. Юу ч байдгийг мэдэхгүй шүү би тийм юм. Бидний хувьд асуудал байвал эзнээс хандан залбир. Саад дотор бэрхшээл байвал эзнээс хандан гоё. Бурханд өөрийн хүслүүдээ мэдвэл таниул. Бурхан таны залбирал гуйлтыг сонсох болно. Амен. За хажууд байгаа найзаа нэг сайхан хэлээд ихтэй. Бурхан чиний залбирлыг сонсноо найзаа гэд. Багдгүй хагаар хэдийгээр буруу зүйл хийгээд түүнийхээ үр жимсийг амсаад зүхтааж байгаа дөрвж байгаа тийм нэгэн байсан ч гэсэн Бурхан түүний залбирлыг сонссон. Тэгээд Бурхан түүнд хэлсэн байгаа. Өр хүүхдийг чинь би олон болгож өгнө. Тэр өр хүүхдээ чи Ишмаэл гэж нэрлээрэ гэж хэлсэн байгаа. Ишмаэл гэдэг нэр нь нөгөө та сонсдог, та одоо дуулд чихтэй та сонсдог гэсэн тийм утгатай нэр юм байлээ л. Тэгээд тэр зовлон зүтгэрийн дундаас Бурханд хандсан хагарын залбирлыг сонссон. Тэгээд тэр үед Бурхан түүний хүүхдийг нь Ишмаэл гэж одоо нэрлээрэ гэж хэлсэн байгаа. Тэгээ Ишмаэлийн амьдралын талаар хэлсэн. Тэнд юу хэлсэн бэ гэхээр тэрээр хүмүүсийн дунд зэрлэг илжигмэт байх болон түүний гар хүн бүхний эсрэг, хүн бүхэн түүний эсрэг байх бөгөөд хамаг ах トゥ усийнхээ эсрэг талд тэр амьдрах болно гэж хэлсэн байна. Энэ эйгүү хэсэг эйгүү шил. Ишмаэл гэдэг тэр нэг хөрхийн амтан яг үүндээ золиос болж байгаа юм. Ах トゥ ус нь бүгдээрээ түүний эсрэг байна. Тэр зэрлэг илжиг мэт ах トゥ усийнхаа дунд амьдрна гэлтэй. Гэтэл энэ Ишмаэлийн гарал үүслийг бүгдээ аваад үзэл да. Гарал үүсэл. Ишмаэл нэхэр энэчнээс харах юм бол тайлбар толиуд дээр бичигдснээр үзэх юм бол ер нь хэлсэн мэт. Энэ бол сүнслэг үр жимс биш. Махан биеийн үр жимсээ гэж хэлсэн байгаа юм л да. Өөрөөр хэлэх юм бол Ишмаэл Бурхны тэр амлсан амлалтыг эсэргүүцэж тэр амлалтын эсрэг зогссны одоо үйлдэлээс бий болсон махан биеийн үр жимс гэж нэрлэж байгаа Ишмаэлийг. Тэгэхээр бидний хувьд ч гэсэн Бурхны бидэнд хэлсэн тэр тушаал, ерөөл, амлалтуудыг бид үл тоон, түүнийг давж, түүнийг уландаа гიშгэж ямар нэг шийдвэр, ямар нэг үр жимс, ямар нэг одоо юу гаргах юм бол те үйлдэл гаргах юм бол түүний үр жимс амжилтгүй байх болно гэдгийг бид нар ойлгох ёстой. Ишмаэл яасан бэ гэхээр Сара, Авраам хоёрын хоорондын өөрсдийнх нь бодлоос үүссэн үр жимс. Өөрсдийнх нь төлөвлөгөөнөөс бий болсон үр жимс. Бурхны төлөвлөгөө байгаагүй. Бурхан бол Сара, Авраам хоёрын гэрүүлээс тэдний өв залгамжлагчийг өгнө гэж амласан амлалт байсан. Тэр амлалтаа Бурхан биелүүлэх байсан. Гэтэл түүнийг нь хүлээж чадалгүй. Тэр амлалтанд нь итгэмжтэй байж чадалгүйгээр Сара, Авраам хоёр хагарыг татан оролцуулаад сүүлдээ Ишмаэл золиос болж байгаа. Тэгэхээр ах トゥ ус нар Бурхны амлалтанд итгэж найдаж байгаа. Бурхны амлалтанд дуулууртай байгаа хүмүүс бидний амьдралыг Бурхан
ямар ч нөхцөл байдалд өрөөдөг юм аа. Амен. Бид нар Египтээс гарсан номыг эргүүлээд дараагийн бүлгийг харах юм бол тэнцээ гитлэл номон дээр өгүүлсэн байгаа. Тэр юу гэж өгүүлсэн бэ гэхээр Йосеф ах нартаа зарцлагддаг, ах нартаа ад үзэгддэг. Тэгээд нүхэн таягдаад сүүлдээ боол болон зарцлагддаг тийм үү? Тэгээд тэнцээ шоронд ордог. Маш олон зовлон үүсэж байгаа. Гэтэл тэр болгонд Йосеф бурхны хүсэл дотор байсан. Тэр болгонд Йосеф бурхны амлалтанд итгэж байсан учраас эцэстээ тэрээр бурхны өрөөлийг гайхамшигтайгаар авсан. Амен. Бид нэр Йовыг сайн мэднэ. Йовын амьдрал маш олон дарамт, зовлон, уналт, сүрэл ирдэг. Гэтэл тэр болгонд тэрээр итгэмжтэй хандсан бурханд бурхны өмнө дуулууртай байсан. Тэгээ эцэстээ тэрээр бас л адилхан өрөөгддөг. Өнөөдөр биднийсээ нүдэнд зөв юм шиг харагдаж байгаа зүйл. Эцэстээ биднийг мөхөл рүү дагуулгах зам байдгийг шүү гэж Библиэлд бичсэн байдаг. Харин бидний нүдэнд буруу, хэцүү, муухай, таалагдахгүй санагдах зүйлсүүд бас байдаг. Харин тэцүүд заримдаа биднийг бурхны аврал, нэгүсэл, өрөөл рүү хөтлж идэг гэдгийг та бүхэн битгий мартар. Амен. Им амттай юу, чихэр амттай юу? Одоо миний толгой жоохон ангалзаад байна. Чихэр жоохон халуутсан юм шиг. Толгой ангалзаад байна. Али надад нэг сайхан шоколад өгөөд гэж толгойнхоо өвчин дарчмаар байна. Тэрэн дээр үү? Эсвэл тэр нэг гашуун муухай өвчин намдаад имээ өгөөд хөгээд уусан дээр үү? Аль нь дээр вэ? Им уусан дээр үст. Тэр имийг уух юм бол миний толгойн өвчин наадна. Би хэдэн мянган шоколад, хэдэн мянган амттай юм надад энэ амтлах мэдрэмжинд гоё юм мэдлээч гэсэн миний толгойн өвчин бол намдахгүй одоохонд. Яг үүнтэй адилхан. Заримдаа бурхны өрөөл бидний амьдралд им мэт гашуун ирээд үр жимсэн ал буруу мэт гардаг байхгүй. Харин чөтгөрийн сатаны муу ерийн сүнсний залмих бол бидний амьдралд чихэр мэт ирээд дараад нь сүрэл болгодог бидний амьдралыг. Ингээд загас барьж байгаа, загас баригдаж байгаа загас нар ингээд ер нь их гинэн амьтад байдаг тий. Ингээд тэд нар ингээд нэг гялтгансан гоё ингээд одоо ястаа нөгөө эхлэл номын нөгөө харахад гоё идэхэд амттай амьд санагддаг гэл тий. Санагдж байгаа тийм юм шиг тийм юмыг хараад ерөнхийдөө нөгөө юунд орчиж байгаа шүү дээ. Дэгэнд орчиж байгаа шүү дээ. Тэгээд тэр дэгэнд ороод яадаг вөхөр хоп. Хүний хотоодонд орно л гэсэн. Зарим нь л идэгчгүй жижиг ингэж харж байгаа хайчиж байгаа шүү дээ бацаагаад. Тийм болгож. Тэгэхээр яг чөтгөр муурын сүнс бол биднийг ийм байдлаар л урууддаг. Бидэнд сайхан юм шиг, гоё юм шиг, амттай юм шиг, хэрэгтэй юм шиг, сайн юм шиг тэр зүйлсүүдийг бидэнд өгдөг. Тэгээд эцэстээ тэр нь биднийг сүрэл рүү дагуулдаг. Авраам Сара хоёрын хувьд ч гэсэн тийм. Ерөөсөө тэр хоёрын хувьд хамгийн зөв замаар ерөөсөө олъё. Бидний нөхцөл байдал ч гэсэн одоо аль хэзээ хөшөлчлөө. Орон нутагт маань ийм одоо юу байна? Ёс заншил байна. Тэг бүгдээрээ ерөөсөө хоёлаа энэ аргыг хийгээл хагарыг авчраад өр хөвгтэй болсон. Гэтэл үнэндээ тэр бурхны хүслээс төрөөгүй учраас энэ өөрөө асуудалтай үйл явдал болж таарсан. Тэгэхээр хүмүүс минь өөрсдийнхөө нүдэнд зөв гэсэн болгоно бити хийгэрээ гэж би та бүгдийг уриалж байна. Амлагч юу гэсэн юм дээр хэлсэн байгаа шүү тийм үү? Залуу минь чи өөрийнх нь сайхан зөв гэсэн болгоо хий. Залуу наснда цэнг нариг. Sorry. Тэгтээ эцэст нь бурхнаар шийтгүүлээ шүү гэж байгаа шүү дээ. Амен. Өнөөдөр бид нар өөрсдийн хүслээр амьдарч болно. Өнөөдөр бидний өөрсдийн хүслээр дураараа дургиж дунд чөмгөрөө жиргэж болно. Эцсийн тэр нэг өдөр та бурхны өмнө очиод асуугдах болно шүү гэдгийг Библи бидэнд сануулдаг. Ариун сүнс бидэнд гэрчилдэг. Амен. За ингээд цаашаа харах юм бол хөөрхий Исмаил ер нь бол бурхны хүслээр мэндэлсэн бурхны
хүсэл доторх тэр сүнслэг үр жимс байгаагүй. Харин Бурхны хүслийг эсэргүүцсэн, Бурхны хүслийг үл тоосон, Бурхны хүслийг давсан махан биеийн үр жимс байсан. Тийм учраас түүний амьдрал хэцүү, хүнд, эдрэгтэй байх болно гэдгийг энэ чинээс бид нэр харж чадж байна. Тиймээс тэгээд хагар түүнийг харсны дараа би энд амьд үлдлээ гэж юу гэд өөртөө нь ярьсан эзнийг та бол хардаг бурхан гэж нэрлэжээ. Тиймээс тэр булгийг Бер Лахия Рой гэж нэрлсэн бөгөөд энэ Кадеш Берет хоёрын хооронд байжээ. Тэгээд хагар Авраамд хүүд төрүүлсэн ба хагарын төрүүлсэн тэр хүүд Ишмаэл гэдэг нэрийг Авраам өгөө. Хагар Ишмаэлийг Авраам төрүүлж өгөхөд Авраам 86 настай байжээ гэж. За тэгээд энэ ч үйл явдал болсон. Нэг сонирхолтой зүйлийг бид нэр энэчнээс харж чадна. Авраам Сара биш Адам Ева хоёрын тэр хэсгээс ч гэсэн бид нар бас харж чаддгийг. Тэр юу гэхээр энэ Библиэс бид нар энийг аягүй олон газараас харж чаддаг. Тэр юу гэхээр Бурхан яагаад хүмүүсийг гим хийлгээд байгаа юм бэ гэдэг асуудал байна. Сара Авраам хоёрын хувьд Бурханы хүслийг үл тоож, Бурханы хүслийг давсан шийдвэр гаргасан. Тэгээд тэр гимнүгэл хийсэн. Тэгээд үр жимс нь бий болсон. Хүүхэд нь төрсөн байгаа шүү дээ. Тэ? Ишмаэл. За тэгвэл Адам Ева хоёр бас Бурханы өмнө буруу зүйл хийсэн. Тэгээд тэр жимсийг авсан. Аваад Адам давчраад өгсөн. Өгсөйг нь Адам идсэн. Үргэлжлүүлээд Библийн эсхийг харах юм бол маш олон удаа Израилийн ард түмэн Бурханы хүслийг эсэргүүцсэн. Бурханы хүслийг үл тоосон тийм шийдвэрүүдийг гаргасан байдаг. Энэ одоо алдаа мадаг өнөөдөр ч гэсэн түүчээлэн явсаар бидний дунд байна. Бид өнөөдөр ч гэсэн Бурханы хүслийг үл тоож, бид яг одоо ч гэсэн энэ нийгэмд амьдарч байгаа энэ цаг хугацаанд ч гэсэн Бурханы бидэнд өгж байгаа тэр ерөөл нэгүсэлд бид нэр эсэргүүцэж гэмтэн болсон хിവэр байгаа. Тийм учраас эзний өдөр болгон бид нэр гимшлийн залбирлыг хийдэг. Гимшилгүйгээр Бурхан таалагдах боломжгүй учраас бид нар эзний үгийг сонсохоос өмнө Бурхан хүндэтгэл мөрөглийг өргөхдөө би гим нүгэлтэй эзэн минь санаатаа буюу санаандгүй хийсэн бүх гим нүглийг минь та уучлаж өгөөч. Тэгээд өөрийн үгийг миний зүрхэнд суулгаж өгч намайг та ариусгаж өгөөч гэж би гимшлийн залбирал хийдэг юм байна. Өөрөөр хэлбэл бардам нэгэн гим нүгэлтэй нэгэн эзний үгийг хүлээж авах боломжгүй. Тийм учраас Есүс Христээр гимнүглээ уучлуулсан нэгэн, гимшсэн нэгэн, Бурханы нэгүсэл аврал надад зайлшгүй хэрэгтэй шүү гэж итгэж тунхагласан нэгэн эзний үгийг хүлээж авч зүрхэндээ суулгаж тэгээд тэр үржил шимтэй газар унсан үр адил үр жимсээ 30 60 100 дахин ургуулдаг юм ах тусараа. Бид өнөөдөр хүртэл гимтэй амьдралаар амьдарсаар л гим нүгэл хийсээр л Бурхан яагаад бидний гим нүгэл хийлгээд байгаа юм болоо? Бурхан яагаад Авраам, Сара, Адам, Ева, Израилийн ард түмэн түүчилэн явсаар өнөөдөр надаар танаар бид бүгнээр гим нүгэл хийх их чөлөөг олгоод байгаа юм болоо гэж сонин. Уг нь ингэж болиулч байгаа тийм. Бид нар ингээ хүүхдүүдэд харахаар буруу юм хийвэл бол гээл тас гарын алгадаал болиулдаг үстэй тий. Зарим ингээд айлын хүүхдүүд жоохон хүмүүжлгүй байдаг л да. Тэгээ тэр хүүхдүүдийг харахаар ингээ бол гэж бараг хэлдэггүй эсвэл хэлсийн тоодгүй чихний хайжгаар явуулаад идэх тий. Би бол хүүхдүүдээ бол нэлээд сайн хүмүүжүүлэхийг хичээдэг. Миний ээж бас намайг баг бах тийм байсан. Биднесийг баг бах ч одоо ингээд айл мэл оронгот чихэр жимс ингээд бас нэг их байдгүй байлаа шүү дээ. Бид
нас их те. Тэгээ гэртээ нэг чихэр мэрхтэй байна гэж байхгүй. Тэгэл ингээл ямар нэг байдлаар ээж мэжийг дагаж явж байгаа л айл оронгот л ээж орохоос өмнө хэлнэ. Айлын тавхтаа идэг хууралаад үзээрэй. Мөн. Айл яваал орно. Айл байлна. Чихэрэд миний хөө ингээд идчихмээр байдаг ээж рүү хараст. Тавхтаа идэг энэ нээжийн зөвшөөрлгүй гар үрээд идчих юм бол гараад арьсаа болоолаа шүү дээ. Тэгэл ээж аав миний хөө нэгийг аав гингүүт нэгийг аав. Одоо манай хүүхдүүд бас нэг тиймэрхүү хүмүүжлтэй. Ямар сандал гэртээ нэг амттан тавьсан байсан маа өргөчөнд. Тэгсэн чинь бит хоёр л уцтаад манай дунд хүү баха. Нэг нөгөө хинтэж явлаа бит хоёр л уцтаад өргөчөнд байгаа энийг идчихэж болох юм уу гэж асуусан чинь бит хоёртай хамт явж исэн нөгөө гэр бүл гайхаад хөө танаа хүүхд ямар хүмүүжлтэй юм бэ? Өргөчөнд байгаа идэх юм уу танаас сууж иддэг юм уу гэсэн. Би амар рикет чин гарan гэлээ. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд бидний хувьд бас тэрхүү үр хүүхдээ хүмүүжүүлж зааж сургах гэдэг явдал байх ёстой. Байх ёстой. Заавал байх ёстой гэж би ойлгодог. Тэгэхээр бурхны хувьд яагаад ингэж гим нүглийг бидэнд зөвшөөрөөд байгаа юм болоо? Яагаад ингэж хүмүүсээр гим нүгэл хийхийг одоо зөвшөөрөөд ингэж байгаа юм болоо? Уг нь бурхан бидэнд хайртай тий. Амен. Хайртай юу хайргүй юу? Хайртай гэж би бол итгэдэж штэ. Та нар ч ихсэн хайртай гэж итгэж байгаа би. Та нар итгээрэй заяа. Бурхан та нарт хайртай шүү. Амен. Бурхан хайртай мөртлөө яагаад бидний гим нүгэл хийгээд байгаа юм бол? Бурхан бидэнд сонголтыг өгсөн байхгүй. Сонголтыг өгсөн. Бурхан өөрийнхөө хамгийн эрхэм ерөөлийг хүмүүст өгсөн. Тэр нь юу вэ гэхээр сонголт эрхчлөө. Сонголт эрхчлөө. Харин боломжийг нь бурхан гаргаж өгч байгаа. Тэр гим хийхгүй байх боломжийг нь бурхан бидэнд гаргаж өгсөн. Адам Ева хоёр жимсийг идэх боломж байсан уу? Идэх боломж байсан уу байгаа юм уу? Та нар чи юуг нь бодд юм бэ? Боломж байсан учраас аваад идсэн шүү дээ тэр чинь, тий? Харин идэхгүй байх боломж байсан уу? Бас байсан байхгүй. Байсан. Тэгвэл энэ Авраам, Сара хоёр энэ хэрэгтэй хөөрхийн эмтэн мөдөр хагарыг оролцуулахгүйгээр зүгээр өөрснөө энэ нэг асуудлаа шийдэх боломж байсан уу? Байсан. Тэгтэл тэрийг ашиглаагүй. Нөгөө өөрсдийнхөө бодол дээр тулгуурлаад гим нүгэлт бодлоо ашигласан. Тэгэхээр энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа хүн болгонд бурхны өмнө бурхныг дагах, бурхныг дагахгүй байх сонголт боломж байдаг. Байдаг. Амен. Өнөөдөр бурхан бидэнд өөрийгөө танилцсан. Тийм үү? Өөрийгөө харуулсан. Өөрийгөө илэрхийлсэн. Хийсэн түүний ажил нь бидэнд ойлгомжтой. Түүний баталгаа нь итгэл байна, ариун сүнс байна. Бурхан бидний төлөө хийсэн тэр ажлуудын. Энд итгэх боломж хүн болгонд байгаа. Хүн болгонд байгаа. Нөгөө талаасаа үнийг хүлээж авахгүй байх боломж байгаа. Тийм учраас энэ цаагуур чинь 40 мянган амтан Есүсийг эсэргүүцээд Есүсийг мухай, балиар, эсэн шидээр нэрэд явжлаа л. Уг нь л гим болоогүй шүү дээ чаавс. Христэд итгэдэг хүмүүс энэ Монголын нийгэмд ямар ч гим хийгээгүй. Харин ч Монголын нийгэмд хаягдсан, гээгдсэн, хүнд хэцүү хүмүүсийн үл тоож байгаа. Тэр хүмүүстэй Христэд итгэдэг хүмүүс бурхны хайрыг авч очиж үйлчилдэг. Манай заяа багшийн хоолтой өсгсүүлээд. Маш олон Христ итгэгч нар өнөөдөр Монголын орхигдсон сул дорой архины хамааралтай, хар тамхины хамааралтай тийм гэр бүлүүдэд хүрч үйлчилж байна. Монголын төр засгийн хийхгүй байгаа ажлуудыг, төр засгийн хайцсан, гээдсэн тэр ажлуудыг Христийн сүм чуулган, Христэд итгэгч нар бурхны хайрыг өөрлөн хийж байгаа. Хийж байгаа. Гин болоогүй. Гэтэл өнөөдөр саагурч маш олон хүмүүс Христийнхнийг эвэртэй тулаа үтсэн юм шиг харж, ярьж, боож, үтсэн ядаж эсэ шидээр хэлж ин л да. Яагаад? Энэ тэдний сонголт. Сонголт. Тэдэнд бурханд итгэх боломж байгаа юу? Бага. Хүн болгонд байгаа. Гэтэл тэр хүмүүсийн сонголт нь.
Гэхдээ эзэн тавлсан цагтаа тэр хүмүүсийг Бурханд итгэх боломжийг өгнө гэдэгт би итгэдэг. Библиэд ч хэлдэг. Эцсийн тэр өдөр яагаад ирэхгүй хойшлоод байгаа юм бэ гэж. Юу гэж бодож байгаа вэ? Дээрээс доош ирэхэд нэлээд хол учраас тийм. Зандаа явж байгаа байх Иесус. Цагаан мөртөө тэнгэрлэгч байгаа ингээ хүмүүстэйгээ зандаа явж байгаа байх гэж бодож байна. Эсвэл надад үйл мөр босгож байгаа учраас Монголд бүтэн гэж бодож байна. Тэгээд Бурхан арай дулааны үйлрэл тэрийг авах ирэх гээд байгаа гэж бодож байна. Библи үлсэн байдаг л да. Энэ талаар маш тодорхой. Нэг ч гэсэн сүнс аврагдаасаа гэсэндээ Бурхан эцсийн өдрүүдийг хойшлуулах юм аа гэж. Амен. Тэгэхээр хин нэгэн хүн аврагдаасаа гэсэндээ Бурхан эцсийн тэр өдрүүдийг хойшлуулах. Тэгээд тэр хүмүүсийг Бурхан аврахын тулд эцсийн өдрүүдийг хойшлуулад байна. Тийм үү? Тэгвэл тэр авралын сайн мэдээг хэн хүргэх ёстой юм бэ? Бурхан уг нь ингэж хойшлуулаад тэр хүмүүсийг аврах гэдэг шүү дээ. Гэтэл тэр авралын сайн мэдээг хэн хүргэх ёстой вэ? Түүний авралыг авсан түүнд итгэсэн хүмүүс бид бүхэн Христ Есүсийн авралын сайн мэдээг бусдад амаараа хүргэж амьдралаараа гэрчлэн таниулах ёстой юм ах туснараа. Амен. Тийм учраас та бүгдийг үнэхээр эзний бидэнд олгож байгаа энэ боломжийг сайхан ашиглаасаа гэж хүсэж байна. Нэгдүгээрт өөрснөө эзэн дуулууртай байгаарай. Хоёрдугаарт Бурхан өдөр өдрөөр хойшлуулж байгаа энэ эцсийн өдрийг үр дүнтэй ашиглаарай гэж хүсэж байна. Бид нар өнөөдөр штэ нэг өдөр ч гэсэн энэ нэг өдөрт хэдэн мянган хүн аврагдах боломжтой вэ гэдгийг тооцоолоод үзье бүгд. Өнөөдөр энэ ч сууж байгаа хүмүүс бодолт. Та нэг өдөрт нэг хүн сайн мэдээ тарай. Нэг хүнийг авръя. Гайхамшигтай. Маш олон хүн эзэн дээр ирнэ. Энэ авралын үнцэн гэдэг зүйлийг бид нар зүрхнийхээ гүнд байлгаж, энийг бид нар үнцэнтэй тооцож амьдралдаа хэрэгжүүлэх ёстой юм аа ах туснараа. Тэгэхээр Есүс Христ эцсийн өдрийг хойшлуулж байгаа. Тэр нь энэ дэлхийн ертөнцийн амьдарч байгаа хүмүүст боломж олгож байгаа маа гэсэн үг шүү. Боломж олгож байгаа маа гэсэн үг. Ах дүүс нар минь бүгдээрээ эзний нэрийг бариад үл итгэгч нар руу баяр хөөртэйгээр явцгаая гэж та бүгдийг уриалж байна би. Амен. Эцэст нь Библийн эсгээс харах юм бол бидний нүдэнд мэрэгэн зөв сайхан харагддаг тэр санаанууд ичнээн байдаг ч гэсэн Бурхны төлөвлөгөө, хүсэл, Бурхны цензурыг давж байгаа бол тэр зүйл эцэстээ бидэнд гим нүглийн үр жимс болж л ирэх юм шүү. Хизээч өрөөл болж ирэхгүй. Харин та өөрийнхөө хийж байгаа зүйлийг, өөрийнхөө үйлдэж байгаа явдлыг, танд зөвлөж байгаа тэр зөвлөгөөнүүдийг энэ Бурхны хүсэл мөн үү биш үү гэдгийг залбиралтайгаар, эзний үгтэйгээр, бясалгалтайгаар Бурхантай хамтдаа шийдэж байгаарэ гэж би таныг уриалж байна. Амен. Чихэр шиг мөртлөө хор байхад гашуун мөртлөө им байдаг юм шүү. Амен. Би та бүгдийг үнэхээр гашуун мөртлөө имийн сонгоорой гэж эзэн Есүсийн нэрээр өрөөж байна. Амен. Хамтдаа бүгдээрээ суудалтаа босоод эзний нэрээр магтлал хүнд итгэлийг өргөцгөөё.